хүмүүстээ бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ Монгол 63 циркүүдийн зүгээс бас талбай дээр нэгэн сонирхолтой бас туршилтыг хийж байгаа. За тэр маань бол бидний сайн мэдэх ангууч буюу одоо Бат төр маань бас өнөөдөр дрифт хийхээр ингээд манай талбай дээр ирсэн байна. Ажил дээр сайн бэлтгэл сургуульд тэр байна. Дажгүй явагдчихэв. За Монгол 63-ын маань талбай ер нь ямар шоу байна? Бүтээн байгуулалт ер нь одоо яг өнөөдөр ирэхэд ерөөсөө Монгол тийм талбай харж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө бол яг энэ дрифт, машины дрифт гэдэг бол яг кинон дээрээс харж ирсэн те. Тэгээ дотор нь ороо суугаад ийм сонь коноп суугаад дрифтлээд явсан ч бол үнэхээр бүр амар гоё байлаа. дотор нь суугаа явахад ер нь хэрвээ. За яг ингээд мөрөгчлөөдөө гингүүд нөгөө тал руугаа эргээл. За яг энд хурцлээдэл гингүүд одоо те картан энэ ур чадвар амар чухал юм байна. Тэгээд надтай хамтаас Чингүнээ маань бол амар лаг юм байна. Тийм манай Чингүн бол Монгол 63 циркүүдийн маань бас шилдэг тамирчдын маань нэг байгаа. Тэгээд өнгөрсөн бас энэ жил зохион байгуулсан тэмцээнүүдээр бас нэлээд амжилттай оролцсон. Тэр нь олон жил дэрвэлж туршлагатай тамирчдын нэг байгаа. Тэгээд Чингүнийхээ машинаар бас бүгдээр ондог бол одоо ангууч байгаа бас яаж дрифтлийг нь харж чадна уу юу. За тэгээд одоо ангууч маань ямар тач дрифтлэхээр гарч байна. Ангууч маань сайхан дэрвэлээд буугаад ирсэн байна. За тэгээд ямар хөө сэтгэлдээ хоёр ихтэй хараад байгаа ч биш. Хүү юм байх гэж шоодод байна. Амьдралд бол шууд амар итг оролцлаа. Тэгээд өнөөдрийг бол үнэхээр бүр ингэж хасаад чадлаа те. Энд бол өөр буцаж чинь дотор нь орчод бол үнэхээр шал бүр өөр юм байна. Гаднаасаа амар ми харагдсан байж байгаа. Надаа өөртөө сая бол бүр амар байлаа. Кайфтай байлаа. Кинон тоглож байгаа юм шиг байлаа сая бол бүр. Гоё юм байна. Энэ амар гоё юм байна. Ер нь хичээлэх үсэл хэр дөрөв. Тий, нэг юм хоббитой баймаар юм байна. Гоё юм байна. Тэгээд гол нөгөө нэг юм яг мэрэгжлийнхэн стандарт замын бариад өгсөн болохоор амар гоё тий. Хуучин болохоор ч Sky-ын гадаа мадаа янз бүрийн талбайгаар очиж нэг юм тий. Хүн загнуулсан барин хүмүүс ч тий. Хүмүүсийн доргоо гөргээд нэг дрифтлэг хийнгүүт ядаргатай энэ хоёрын хооронд жижигхэн зам дээр инглээ тэглээ гэл тий. Тэгээ хүмүүсийн юм нэг ер нь амар доргоо өргөдөг гэсэн. Тэгэхэд одоо ингээд замыг бэлдээд өгсөн болохоор хүмүүсийн чи хобби штэ амар том хүндлэх өстой тий. Тэгээ яг өөрөө ингээд онж үзээд ингэсэн бүр амар гоё хичээллэх тийм хүсэл төрж байна. Мэргэжлийн болон сонирхчны гэж иргэжлүүдээс тэмцээн манай 2 хуваагдаж доор зохион байгуулагдсан. Тэгэхээр сонирхчдын бас тэмцээнд тамирчин болоорой гэж бас одоо өөрөө чинь хүсье. За баярлаа. За баярлаа. Амжилт.